2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлын гишүүн бэлэгт нарын 10 гишүүнээс 17 оны 1 сарын 5-ны өдөр тус Улсын их хурлд өргөн мэдүүлсэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн этгээдийг албатай эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдсэн төсөл болон захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын их хурл 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Ажлын хэсэг 2017 оны 2 сарын 6-ны өдрийн хуралдаанаараа ажлын дэд хэсгээс төслийн зарим зүйл заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг эхэлцлээ. Тухайлбал эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалт ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргаа удирдлага, ажилтан үйлчилгээний аюулгүй байдал, харуул хамгаалтын цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр төсөл тусгах. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн этгээд догшин хэрцгий авирлсан тохиолдолд сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль заасан журмын дагуу номогдох арга хэмжээг хэрэглэж болохоор заасан байсныг төслөөс хасах. Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг бэлтгэн хуульд томьёоны талаарх редакцийн саналыг төсөл тусган чигдэлж мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбар зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлтгэн та бүхэндээ тараасан билээ. Байнгын хорооны эрхэм гишүүдээ дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.